Сайн байцгаана уу? Хүсэл зорилгоо нэгтгэх үндэсний хөтөлбөрөөс эхлэн хүргэдэг онлайн нэвтрүүлгийн ээлжтэйгээр та бүхэнд хүргэх бэлэн болоод байна. За өнөөдрийн дугаарт хүсэл зорилгоо нэгтгэх үндэсний хөтөлбөрөнд тэргүүн гүйцэтгэх захирал зориг удирдах зөвлөлийн гишүүн чин зэрэгнэр оролцож байна. За миний бие бол хүсэл зорилгоо нэгтгэх үндэсний хөтөлбөрийн тэргүүн Бат Яралд байна. За бид гурав бол онлайн нэвтрүүлэг зохион байгуулад хүсэл зорилгоо нэгтгэх хөтөлбөрийн хийж байгаа үйл ажиллагаа одоо хэтийн зорилго чиглэлийн талаар бас олон нийтэд бодит мэдээллийг өгөх зорилгоор нэвтрүүлгийг эхлэн хүргэдэг. Манай нэвтрүүлэгт бол та бүхэн анзарч байгаа бах бид бол тодорхой тухайлсан хөтлөгч байхгүй. Бид өөрсдөө ээлжлээд одоо сэдвүүдээ сонгоод та бүхэнд ярилцлагыг хүргэж байгаа. Мөн одоо манай удирдах зөвлөлийн гишүүд мөн ээлжлэн та бүхэнд өөрсдөө хийж байгаа үйл ажиллагаа одоо хариуцсан ажил чиглэлийн талаар бол тодорхой мэдээллийг бол 7 хоног тутамд хүргэж явах юм аа. Тэгээд юуны өмнө та бүхэн нэг өдрийн мэдээг өгье. За тэг хүсэл зорилгоо нэгтгэх үндэсний хөтөлбөрөөс бол бид өнгөрсөн хугацаанд бол ийм нэгдлийг уриалан дуудаад ялангуяа ерөнхий нийгмийн байгууллагуудыг нэгтгэхэд хүсэл зорилгоо нэгтгэх хөтөлбөр байгуулсан тийм ээ. Тэгэхээр одоо бас бид төрийн албах хаагчд ялангуяа төрийн албах хаагчдын сахилах хариуцлагын талаар бол нэлээд асуудлыг хөндөж тавьдаг тийм ээ. Энэ ажлын хүрээнд бид нар хувилдаа нэмэгдүүлэг гаргасан байна. Та хувилдаа нэмэгдүүлэхин талаар онлайн үзэгчдэд одоо тодорхой мэдээлэл өгөх. За баярлалаа. Тэгэд энэ манай энэ хувилдааны мэдүүлэг маань одоо ойлголттой тэмцэх газраас гаргадаг хөрөнгө оруулалтын мэдүүлэгтэй ижил төстөвтөр боловч арай илүү дэлгэрэнгүй тухайн хүний өөрөө одоо ард түмнийхээ өмнө үннээ илчлэх одоо магадгүй өөрт нь эргээд зээ нэгэн зэг төр иргэсэн байхад уучлал өршөөл үзүүлэх тийм баримт болно гэдэгт бид итгэж байгаа. Тэгээд бидний хамгийн анхны хүсэлтийг улсын хурлын гишүүнээс тэмбэрэл хүлээж авсан. Тэгээд тэмбэрэл гишүүн маань надад ямар ч үсэн 72 цагийн хугацаанд одоо бүгэлж буцаагаад тийс хариугаас өгөх болно гэж амласан байгаа. Тэгээд одоо энэ амлалтыг бид хүлээх бол дараагийн хүн маань одоо Улаанбаатар хотын захирагч бөгөөд нийслэл хотын маань одоо дарга Эрдэнийн Батуул маань байгаа. Эрдэнийн Батуул даргыг бас үлгэр жишээ болоод бас нэг шудраг ардчлалын төлөө ам биеийг үл айхан тэмцсэн Монгол улсын баатар болтлоо одоо цоллож шагнагдсан те энэ сайхан хүн маань одоо бас үнийн шударгаар хувилдааны мэдүүлгээ бас бүгэлж бидэнд бас өгнө гэдэгт бас найдаж байгаа. Тэгээд одоо дараагийн төрийн албаа хаагчдыг одоо бид та бүхэнд те энэ нэвтрүүлгээрээ онлайн нэвтрүүлгээрээ хэн нь юу гэж бүгэлсэн байна. Хэн нь яг үнэн зөв юм хэлж чадчих. Хэн нь өөрийгөө яг Монгол улсын иргэн хэний төлөө юуны төлөө тангараг өргөсөн хүн гэдгээ нотлоход энэ боломж болох хувилдааны мэдүүлгийг бүгэлж өгч үлгэр жишээ болно гэдэгт итгэж байгаа шүү дээ. За чинь зөв хувилдааны мэдүүлэг ямар бүтцтэй вэ? Ямар хэдэн хэсэгт хуваагдаж байна? Ямар асуултууд одоо мэдүүлэг бүлэгчээс асууж байгаа. Тэ хувилдааны мэдүүлэг маань үндсэн 3 бүлэгтэй. Нэгдүгээрт нь бол хувь хүн өөрийн мэдээлэл гаргах. Хоёрдугаарт нь одоо тэр хүн хувилдаанд оролцохоос өмнө одоо тэр хэдэн хамаатан найз нөхөд бол улс төр бизнесийн байгууллагууд байгаа вэ гэдэг тоогоо бидэнд өгч байгаа. Тэгээ 3 дугаар хэсэгт нь болохоор тухайлсан 3 асуулт байгаа. Улс төрийн хувилдаанд оролцсон уу? Эдийн засгийн хувилдаанд оролцсон уу? Мөн төрийн хувилдаанд оролцсон уу гэсэн 3 асуултанд үндсэндээ хариулаад бүлэгдэх ёстой байна. Тусдаа бас жижиг асуултуудтай тийм байна. Тэгээ ер нь манай үзэгчдэд хандаад хэлэхэд бас энэ хувилдаан гэдэг үгээ бид нэр тодтогч ярих хэрэгтэй байна тийм ээ. Хувилдаан гэдэг. За тэгэхээр хувилдаан гэдэг үг маань эсрэг утгатай үг. Сөрөг утгатай. Тэгэхээр хувилдаан бол сайн тал муу тал гэж ярихаас илүү энэ угаасаа сөрөг утгатай үг учраас өөр одоо хамтын ажиллагаа гэдэг үгээр хурлуулж байна. Хамтын ажиллагаагаар хийж одоо их орныхоо сайн сайхны төлөө хамтран ажиллаж байна гэж ярьж байна. Хувилдаан гэдэг үг бол ерөөсөө
одоо муу талын баатар гэдэг шиг муу гэж. Энэ үгийг одоо жишээлбэл энэ хэвлэл мэдээллийн ялангуяа одоо нэг хаалтын гэрээ гэх юм. Тийм. Жишээлбэл ил одоо үзэгдэх одоо байдал нь болохоор хамтран ажиллах гэрээ гэдэг юм шүү дээ. Тэгээд цаанаа болохоор 70 дутаг илэрхийлээд 70 дутгаа одоо жишээлбэл баталгаажуулсан тийм гэрээ гэдгийг бийж байгаа тийм ээ. Тэгэхээр одоо энэ жишээлбэл хойволдоод тий одоо жишээлбэл хоорондоо өгсөн тохиролцоод тодорхой нөхцөлийг хоорондоо ямар ч л энэ хоёр этгээдийн хооронд харилцаа үүссэн байна гэдэг нотлоод энийг ил хэлбэрээр болгочдөг ч юм уу тий. Өөрөөр хэлбэл нэг 70 ертөнцид болоод байгаа одоо бусдаа мэдэгдэхгүйгээр хийгээд байгаа одоо үйл ажиллагааг л одоо хойволдох гэж хэлээд байна тийм үү. Бас тийм байж болох. Хууль тэр одоо жишээ нь хамтран ажиллах гэрээ гэдэг нэг хамтран ажиллагааны гэрээч гэдэг юм уу, хамтран ажиллах гэрээч гэдэг юм. Тэр юм маань эргээд нууцын гэрээ гэдэг нэрийн дор одоо хуульдааны гэрэл гэдэг нь одоо цаад утгаараа нэрлэгдэхэр болсон тийм л гэрээ болчиход байгаа юм л да. Жишээ нь одоо хэвлэл мэдээллийн байгууллагатай Алтан засгийн газар гэхэд нэг хамтран ажиллах гэрээ байгуулсан байна л да. Тэгээд тэн дээр бол 3 дахь этгээдэд одоо хоёр тал нэгнийхээ зөвшөөрлгүйгээр 3 дахь этгээдэд мэдээллийг гаргахгүй гэсэн нэг тийм заалт байсан баха тийм. Тэр чинь л одоо хууль тал бол гэж тийм. Энэ бол хуульдааны нэг гэсэндээ боловсон хэлбэр юм уу да. Тэг энийг яагаад тэр заавалч хэвлэл мэдээллийн байгууллагыг үнжилж авч нэг хитэн сасаар худалдаж авахын тулд. Тэгэхээр хуульдааны мэдээлэлтэр бол бизнесийн хуульдаан тийм үү. Өөрөөр хэлбэл одоо шудраг хөрсөлтөнд хэрэглэгчийн төлөө газар бол одоо бизнесийн хуульдааны эсрэг тэмцэж шүү дээ тийм ээ. Одоо бизнес эрхэлж байгаа томоохон компаниуд өгсөн хуульдаад үнэ өсгөгчдөг ч юм тийм. За өөр одоо тендер сонгон шалгаруулалт одоо том эдийн засгийн хөрөнгө мөнгө эргэлддэг тийм ээ. Том төслүүд дээр жишээл одоо тендерийг одоо хуульдаад авдаг тийм ээ. Энэ одоо эрх мэдлийн хуульдаан болох юм. Тэгээ төрийн одоо сонгон шалгаруулалт хийх хэрэг бүхий төрийн албаа багч эрх мэдлээ ашиглаад бусдад одоо давуу байдал болгоод хуульдааных нь одоо зүйл нь болохоор нөгөө мөнгө авилга хийх бол тийм. Нөгөө этгээдэд нь болохоор давуу байдал. Яг адилхан хоёр бизнес эрхлэгч компани байлаа гэтэл тийм ээ. Хин одоо зохион байгуулагчдад хуульдаж одоо нөлөөлж чадсан нь жишээлбэл илүү давуу боломж авч байгаа юм тийм. Одоо сонгуулийн хуульд ингээд улс төрийн хуульд улс төрийн намууд одоо жишээлбэл сонгуулийн ажилтнуудыг өөрийнхөө одоо мэдлэлд байлгах. Одоо би бол одоо сонгуулийн ерхий ороо байгуулж байгаа зарчим бол өөрөө хуульдааны сонгодог хэлбэр гэж би хараад байгаа байхгүй. Жишээлбэл одоо улсын хурал суудалтай намууд нь жишээлбэл тэр сонгуулийн ерхий орооны 11 гишүүн байлгах гэтэл одоо нэрх барьж байгаа нам нь 4-ийн одоо дараагийнх нь нам нь одоо 4-ийн тэгээд одоо 3 дахь нам нь 2 нөгөө нэг одоо муу жижиг нам гэдэг нэг хүнийг ч юм уу ингээд томилоод 11 хүн бүрэлддэг тийм ээ. Энээс нь бол хоёр том нам нь хувилдсан тохиолдол жишээлбэл тухайн хоёр намаас өөр сонголт байхгүй сонгуулийн үйл ажиллагааны хүртэл ингээд шудраг бас одоо явагдах иймэрхүү зүйл ажиглагдаад байгаа хөөх тийм. Тэгэхээр энэ дээр одоо энэ хувилдаан ч одоо ер нь сайн зүйл байгаад байна уу муу зүйл байгаад гэдэг талаар үзэгчдэд бас тодорхой ойлголт өгөх. Тэгээ манай санаачлаад гаргаж байгаа хувилдааны мэдүүлэгт маань ийм асуулт байдیں۔ Танай хамаатан садан найз нөхөд одоо яг тэр таны эрхэлж байгаа тэр албан тушаалын ойр хавьд ажиллаж гин үү? Одоо нэгэсэндээ хамаатан садан чинь нөгөө тендерийн хороонд ч юм уу эсвэл нөгөө сангийн яамны одоо яг тэр хөрөнгө дээр сууж байгаа хүн байна уу? Эрх мэдэл олгож байгаа хүн байна уу? Энэ асуултууд бас байгаа. Тэгэхээр энэ асуултанд хариулснараа нөгөө хүн маань хуульдаанд би оролцоогүй гэдгээ батлан илэрхийлж байгаа бас нэг хэлбэртэй. Одоо зарим нэг юм ингээ харж байхад худалдаа авах газарт нэг хамаатан ажиллаж байдаг, сангийн хаанад нэг хамаатан ажиллаж байдаг. Тендер төсөлдөж байгаа нэг компани бас нэг хамаатныхан компани авчиж байна. Энэ бол ерөөсөө хувилдааны бүр цонхтой жишээ байна. Ерөнхий сайдын үед л одоо хамгийн тус илэрлээ шүү дээ. Дэнзэн гэж нэг тийм гой боо компани. Тэгэхээр энэ хамаатан садан хамаатных нь охин дүүнээс уулзсан. Дэнзэнгийн
ихнэр байсан баха тий. Хамаатан тийм. Тий хамаатан тий. Тэгээд алтан ерөнхий сайд маань хоёр залуу хүн уулзаал үзгээл тий. Заал үз яагаал үзсэн. Тэгээд ясны 4.5 тэрбум төгрөг Монгол улсын төсвөөс гаргуулж авч чадсан. Энэ бол маш том бас шүүхийн шийдвэр нь гарсны дараахан маргааш нэглэв. Одоо гэхдээ энэ ер нь албан тушаалын одоо албан тушаалын маш олон хэрэгүүд байна л да тий шийдэгддэг. А шийдэгдэт байгаа хэрэгүүдийг харахлаар л одоо шийдэл мятын хэрэг гэж аваад үзлээ орхны ихнэр гэл ингээд холбоотой явчихдаг тий. Тэгснээл одоо нөгөө ганц хүн хэрэг гэл тэгэхэд ч одоо тэр нөгөө нүүрсний түгээлтийн компани гэхэд хүргэнэ жилүү хэн жилүү бас ингээд хамаатан садан тий. Тэгээд дээрэс нь одоо би өөрөө яг ингээд амьдрал дээр ингээд шүүхийн анхан шатны шүүхтэн жишээлбэл одоо нэг хүүхэд нэждэг. Дээр шатныхын шүүхт нь ээж нь ингээд шүүгээр ээждэг тий. Хоёр шатны шүүхэд ээж хүү хоёр ингээд ажиллаж байгаа. Хүн болгонд төдийлөн одоо жишээлбэл хин аав хүү ээж хүү ах トゥ хамаатан саднараа ингээд хуулийн байгуулалт орцсон ингээд ажиллаж байгаа гэдгийг мэдэхгүй шүү дээ тий. Тэгээ одоо миний практик дээр тохиолддог нэг би ч өөрөө нэг шүүхийн талаар судалгаа хийдэг юм шүү дээ. Тэгээд шүүгч нар ингээд шүүх хурлд яваад орохлоор асуудаг байхгүй. За одоо шийдвэл энэ шүүгч нараас татгалцах уу гэдэг. За одоо ингээд энд одоо Батял зөргөө чин зөргөө 3 шүүгч байна. Энэ 3 шүүгчийг татгалцах уу гэдэг. Татгалцах үндэслэлээр нь хуулийн дээр болохоор ямар нэгэн найз нөхөд төрөл шатангийн холбоотой тийм одоо хэргийн оролцогч нартай. Тэгээ одоо энэ хэргийг үн чударгаар шийдэн гэхэд одоо эргэлзэх тийм үндэслэл байх юм л гэж. Тэгэхээр нөгөө энэ асуулт маань өөрөө нэг хий хоосон асуулт болж байгаа байхгүй. Дөнгөж харсан 3 шүүгчээ тий танихгүй хүнээ харчаад энэ хиний хамаатан аль нутаг усны тий хиний найз юм бол гэж хинч мэдэхгүй ш. Тэгэхээр нөгөө манай нөгөө нэг төрийн албаныхан маань ялангуяа төрийн албан хаагчдыг ямар харилцаа холбоотой найз нөхөдтэй юм тий тэрийг одоо жишээлбэл мэдээллийг нөхгүй ээжиж төрийн албан хаагчдыг одоо хаагчдад одоо итгэх тухай асуудлыг ярьж байгаа бол их эргэлзээтэй. Тийм учраас энэ хуульдааны мэдүүлэг гэдэг зүйлийг бөглөөд тийм ээ төрийн албан хаагчд маань хэн хаана ямар бизнес эрхэлдэг хамаатан садантай юм тий. Одоо жишээлбэл бид нар яг энэ иргэдийн шударшгүй төрийн бас байгууллага бид нар байгуулад энэ Улаанбаатар хотын иргэн тойронд том эдлэн газруудыг бид нар хэний эдлэн газрын ямар хөрөнгөөр боссон хэн барьсан гэдэг судалж үзсэн байхгүй. Тэгэхээр л одоо энд бол нөгөө хин улсын хурлын гишүүн тэр амьдэрч гэсэн мөртлөө нөгөө объект нь болохоор дүүгийнхэн ч юм уу тий хүүхдийнхэн ч юм нэр тэр. Тэгээд энэ ч утгаараа манай нөгөө нямдорж гишүүн маань хүртэл туризмын байр нэмэгдэх гэж явж байгаа шүү тийм ээ. Тэгэхээр энэ тал дээр одоо та ерөөсөл энэ ховлтан гэдэг нь бол одоохондоо манай нийгэмд ингээд барьцалтаад ингээд тэнийг бүгд ингээд барьцсан байна л да. Жишээлбэл одоо таны саяны жишээн дээр шүүгч нь хамаатан байсан. Эсвэл нөгөө шүүгч нь нөгөө хариуцагч тал дээр нь орж исэн. Иймэрхүү асуудлууд байгаад байгаа. Хэрвээ одоо сая нэг ерөнхийлөгч бас санаачлаа шилэн наснаа баталж өглөө шүү дээ. Одоо тэгвэл бид нар хийж байгаа үйл явдал төсөв хөрөнгөө ил гаргаж болж байгаа юм бол одоо Бачаалт гэдэг хүний хамаатан садны тэнд байгааг та яагаад түрүү хэлж болохгүй гэж тийм ээ. Тэгээ таныг одоо ингээд хамаатан садны найз нөхөд чи энд байна гэд хэлсэн бол одоо тэр хүн энэ найз нь нэмчээ асуудлыг шийдэж болохгүй өөр сүвчээр солиулъя өмгөөлөгчийн өрсөлд солиё гэл ингээд яриад болох нь шүү дээ. Ийм боломжийг л болно ил гаргаж хүмүүстэй ойлгомжтой тавих хэрэгтэй. Ер нь бол тэгээд хуульдааны мэдүүлэг бүгснээ одоо ач тус нь бол хуульдагч нарт биш ард түмэндлээс хэрэгтэй юм бол. Хуульдааны мэдүүлэг бүгснээр хуульдааны одоо сан одоо тэр мэдээллийн сантай болох бас нэг манай хөдөлгөөний нэг гол онцлог зорилго маань байгаа шүү дээ. Төрийн албан хаагч тий. Тэгэхээр одоо энэ хуульдааны мэдээлэл бүгснээр магадгүй эргээд тэр дараагийн сонголч буюу дараагийн төрийн албанд өөр алба руу шилж өөр албанд орох хүмүүс төрийн албараас орох хүмүүсийг тий магадгүй манай тэр мэдээлэлээс хангаж шүүгээд үнэхээр энэ хуульдагч юм уу эсвэл хуульдагч биш үү гэдгийг тодорхойлоод үнэн шударга ажиллаж чадах бас тухайн тэр иргэн хүний боловсралтай төрд зөвхөн шилдэгүүд нь ажиллах хэрэгтэй гэсэн бидний нөө үрээтэй зохицолтоод одоо сайн хүмүүс нь ажилласаа. Одоо бас сайн төрийг байгуулах гад одоо хүмүүсийг одоо тэр аль мөнгөтэйг нь аль хуульдаж чадсныг нь оруулдаг ш. Аль шударга ажиллаж чадж байгааг нь
оруулах нь гол болгож энэ мэдээллийн санг бүрдүүлж байгаа гэсэн ойлгож байна. За тэгээд хүсэл зорилгоо нэгтгэхийн үндэсний хөдөлгөөний гол зорилго бол төрийн албанд иргэний хяналтыг одоо үнэхээр иргэд бид төрөө байгуулдаг юм бол иргэд байгуулсан төрөө хэрхэн ажиллаж байгаа талаар хяналттай бай, тийм ээ. А дээрээс нь одоо төрийн яаж сайн төр байгуулах гэхээс илүү яаж төрийг сайн байлгах вэ гэдэг тал дээр иргэд бид анхаарах цаг болсон гэдэг бол энэ харагдж байгаа. Тэгээд бидний хувилдааны мэдүүлэг бол бөглүүлэх энэ арга хэмжээ бол бас нэг иргэний хяналтын нэг хэлбэр гэж ойлгож байна, тийм ээ. Өнөөдөр бол ер нь Монгол улс хувилдаагүй амьдрах тийм сэтгэл зүй орчин юм. Миний хувьд бол бүрдээгүй гэж ойлгоод байгаа юм. Хоёр этгээд одоо жишээлбэл зам дээр аваар хэлэх гэтэл хоёулаа л уцаа гаргаж ирэл таньдаг хүмүүс л яриа л тий. Нөгөө л одоо жишээлбэл танил талаараа асуудал гэж нөгөө хууль дүрмээр асуудлаа биш танил талаараа өөрөөр хэлэх юм бол хуулиар биш хуулиас гадуур аргаар ингээд асуудлыг шийдэх юм эргэлзэлтэй болчиход байна шүү дээ. Энэ тохиолдолд одоо үзэгчдэд хандаад хэрвээ энэ хувилдааны золиос болсон тохиолдолд хүний эрх маш ноцтой зөрчигдөд байна шүү дээ. Хэрэг хийгээгүй хэрэгтэн болж байна. Хохирогчулсан хохирогч биш болж байна. Бизнес эрхэлж байгаа хүн жишээлбэл үнэн чударгаар яваад одоо жишээлбэл одоо бүтдэггүй тийм. Одоо жишээлбэл хамгийн том одоо эдийн засгийн том хувилдаан улс төрчдийн оролцдог хувилдаан би бол энэ татварын өршөөлийн хууль гэж хардаг байхгүй. Өчнөө олон жил ингээд татвараа үнэн чударгаар төлөөд явж байгаа компани тийм. Хажууд нь яг одоо адилхан үйл ажиллагаа явуулдаг мөртлөө татвараа төлдөг танхаа компани тийм. Ингээ одоо 2 3 тайлан баланстай гэж яриад явдаг шүү дээ манайхан. Тэгээ одоо эцэст нь яадаг гэхэлэр нөгөө нэг хөрөнгөчсөн мөнгөчсөн адилхан гараа дээрээс эхэлсэн мөртлөө хууль бус аргаар ингээд татвараас зайлсхийгээд төр төлөх мөнгнөөсөө төсөвт оруулах ёстой орлогоо оруулахгүй гэж нуугдж явсныхаа эцэст яг арай илүү хөрөнгө мөнгө цуглуулцдаг. Хөрөнгө мөнгө илүү цуглуулхлаарэ нөгөөтгөө улс төрийнхэнд хандив болгож өгөөд өөрийнхөө төлөвлөлийг төрийн эрхмэд авчдаг. Нөгөө хүмүүсээрээ дамжуулаад татварын өршөөлийн хууль гэдэг юм санаачлаад тийм ээ. Тэгэхээр энэнийхэн донд нь нөгөө нэг үнэн чударгаар хөдөлмөрлөдөг хүмүүсийн нөгөө бизнес эрхлэгчдийн эрх шиг хохирч идэг тийм. Тэгэхээр энэ асуудлыг ер нь бид хөндөх цаг болчихсон юм шүү. Одоо энэ асуудал бол айгүй тийм хуцтай хоёр талаас харж болж байгаа. Нэг талаас жижиг аж ахуй нэгжүүд багахан хэмжээний одоо нэг сая ч юм уу 100 сая төгрөг хүртэлх татварын өрөө цайруулж боломжтой болж байгаа. Энэ бол тодорхой хэмжээний бизнес эрхэлж байгаа аж ахуй нэгжид бол ашигтай. Гэтэл цаана өшөөдөг том компаниуд биш хэдэн миллиардаар нь ярьж байгаа. Хэдэн их 80-аар нь ярьж байгаа татварын өртөө том компаниуд хэмжээнээс бол тэр хэмжээний л ашиг болж байна гэсэн үг л тийм. Энэ болонгууд нөгөө төр чургалсан бизнесмэнүүдийн гар бол болсон асуудлыг хийж байгаа шүү дээ. Сая бол наад тэр татварын нэг өршөөлийн тухай нэг хууль шиг юм батлах гадайс одоо баталсан байна. Одоо эдийн засгийн тод байдлын хууль гэдэг одоо яваад шүү. Тэгээд энэ бол сая Монголд ингээл олон жил үйл ажиллагаа болсон баг гадны болон Монголын нэг цөөхөн хэдэн томоохон олигархууд зориулсан хууль болчихж байгаа юм л да. Зүгээр нэг дундаас доошх бизнес эрхлэгчд бол яг нэг удаа нэг баярлаа те нуруунд дээрх ачаан өнгөрч байгаа боловч нөгөө талаараа Монгол улсын төсөвт орох өчнөө олон одоо их найд те одоо жишээ нь Soft Copy Sense гэдэг компани гэтэл 37 тэрбум төгрөгийн 35 тэрбум төгрөгийн татварын өртөө мөртлөнгөө тэр компани магадгүйс өршөөгдөх бас нэг л боломжинд гараад ирж байгаа юм л та. Энэ бол тэгээд эргээд нөгөө Монголын төсвөнд бүрдэхгүй ингээд зүгээр энгийн жирийн ард иргэдийнхаа нийгмийн даатгалаас те мүлжиж авсан төсөв маань хөрөлцтгүүл гэдэг чинь. Тэгээ энэ яг татварын гүйцээс авчиж болохгүй. Монголын хамгийн ойрын жишээ хөрш Казахстанд бол ямар ч одоо гадаадын компани ирсэн те тэр Казахстаны хууль тогтоомжийн дагуу ямар л одоо тэр татвар төлөх ёстой бүгдийг төлдөг. Түүнээс биш Монгол шиг нэг бороо голдын уурхай, оюутлогын уурхай, энерги эрсдэл ухаадаг шиг тийм доктортой байдлын гэрээгээд нэг 5-аас 30 жилээр нэг гэрээ хийчихэд ямар татваргүй одоо Монгол орох орлого баг. Тэгээд Монголд үлдэх татвар авахгүйгээр ингэж ажил маш өндөрс ашигтайгаар ажиллаад ингээд гараа авчиж байгаа л да. Гадны хөрөнгө оруулагч нартай нөхдөд. Тэгээ энийг л одоо маш яралтай боловсгүй Монгол улс яаж төсөв өрдүүлэх вэ? Яаж цаашаа өгч вэ?
хадгаламжгүй л одоо. За тэгээд бид бол эхлээд хамгийн ихний дугаартаа бол бид нар ийм нэгдлийн тухай, хувилдааны тухай тийм ээ, ийм нэгдлийн жилийн тухай ярьсан. Өнөөдөр бид нар бас задлаад тийм ээ, энэ хувилдааны мэдүүлэх гэдэг асуудал хөндөд ярьсан чинь ер нь бол энэ цаашдаа Монгол хүний ёс зүй гэдгийг бид нар ярих хэрэгтэй болчиход байна тийм үү. Одоо монголчуудад ингээд жижиг хэсгүүдэд хуваагдаад тийм ээ, нам эвсэл хуваагдаад, нам эвслүүд нь фракцууд нь нөгөө бизнес бүлэглэл утгийн зөвлөлд хуваагдаад тийм ээ. Тэгээд ингээд олон болол олон жижиг хэсэг бол задраал. Энэ олон жижиг хэсгүүд мань хоорондоо одоо сонгуулийн үеэр бие биенийг айлгаал, нэг хэрэгт хийгээл ингээд нөгөө нэг нийгмийн нөгөө инх забрааг нөгөө ийм нэгдлийн эсрэг үйлдэлүүд мань ингээд оршоод байна л да тийм ээ. Тэгэхээр бид одоо энэ цаашдаа энэ их оронч сэтгэлийг яаж хөгжүүлэх вэ? Яаж одоо бид нар энийг жоохон одоо ёс зүйтэй одоо чудаг тийм ээ. Одоо нэгнээ бодохгүй одоо бидний нэг харьцчлал гэдэг юмыг л одоо нэг мөнгө гэдэг юмар үнэлээд үнэт зүйлээ мөнгө болгосноос бол ерөөсөө мөнгнөөс юугаас ч хөөс бодохгүй одоо өөрийнхөө биеийг ч хамаагүй үгэл ингээл яваад байх шиг санагдаад байна тийм ээ. Тэгэхээр яг одоо тэгээд манай энэ удаагийн нэвтрүүлгийн цаг ингээд өндөрж байгаа. Тэгээд бид бол 7 хоног болгон та бүхэнтэй онлайн тийм нэвтрүүлэг зохион байгуулалт. Мөн онлайн хилцүүлэг бас зохион байгуулахын бодолтой байгаа. Тэгээд би одоо өнөөдөр одоо дараагийн дугаарыг бол манай зориг өгөх тийм ээ. Тэгэхээр зоригоо би бас санал оруулж ийн л да. Одоо нөгөө дараагийн дугаараар одоо Монгол хүний хувь мөн чанар ёс зүй талаас тийм сүүлийн үед бол одоо бас хүн чанар ёс зүй бол бид их ярьдаг боллоо шүү дээ. Хайдаг боллоо тийм нөгөө хүн чанар одоо сүүлийн үед бол одоо энэ хүн чанар алдагдж байгаа нэг томоохон хэлбэр бол ерөөс ах トゥ ус хоорондоо бие биенээ эд хөрөнгнөөс болоод бүр үзэж чадхаа болдог тийм. Нөгөө нэг бие биенийг хүндэлдэг нөгөө нэг одоо айл малчин айл өрх маань бол нүүдлийн соёлын хөгжлөөр жишээлбэл айлчин гийчэндээ хоол ундаа бэлдээд гэрээ онгорхоо явчдаг нөгөө ёс ажиллагаа байхгүй болчихлоо нөгөө өвөг дээдсээ хүндэлдэг нөгөө хэрэгсүр бошоо одоо шүтдэг тийм тэрийг хүндэхгүй байх гэдэг юм аа бүр байхгүй болсон тийм. Ингээд нөгөө Монгол улсад нөгөө хүн чанар ёс зүй дэг жай гэдэг юм аа уламжлал зан заншлын хэмжээгээр зохицуулагддаг байсан. Нөгөө ёс зүй гэдэг маань юу ч байхгүй болчихлоо л доо. Тэгэхээр энэ бол их аюулын харгад илтсэн бидний өмчийн хүндэх асуудал. Тэгээ энэс нь улбалал нөгөө төрийн түвшээд маань үнэнч биш болчихж байна. Бизнес эрхлэгч маш шудраг усаар өрсөлдөг болж байна тийм. Бие биенээ итгэж чадхаа болсон байна тийм. Тэгээ энэ сэдвэр дараагийн 7 хоног зүгээр ярилцгаа. За тэгээ ингээд энэ удаагийн дугаар энэ өрөөд өндөрлж байна. Тэгээд бид 7 хоног бүхэн тийм онлайн нэвтрүүлгээр та бүхэнтэй уулзсан. За Монгол улсад маш олон хэвлэл мэдээллийн хэрэгсэл байдаг ч гэсэн бид төдийлөн мос дуу хоолой хүрэх боломжгүй. Өөр хувилдааны улмаас нөх хэвлэл мэдээллийн хэрэгслүүд маань цаана бизнес бүлэглэл тийм ээ улс төрийн намуудын иргэшээлд байдаг. Ингээд энэ утгаараа бол бүр зарим этгээдүүд бол энэ хүсэл зорилгоо нэгтгэх нэг бити оруулаарай гэх мэтчлэн ингээд нэг бүс телевизийн одоо тэгэхээр одоо бас энэ шинжлэх ухааны техникийн хөгжлийг ашиглаад энэ YouTube те Facebook гэдэг нь бас энэ техник хэрэгслүүдээр бас өөрсдийн дуу хоолойгоо та бүхэнд айл болохыг хүрхийг хичээж ажилланаа гэдэг анхаарал тавьж баярлалаа. Дараагийн 7 хоногт иргэд болцсон. Баярлалаа.